За үзэгчтэй хүндээ минь төргий. Тэгэхээр Ховд аймгийн Дарив сум байгуулагдаад 90 жил нүрийг өтсөн байна. Энэ хүрээнд бид бас Ховд аймгийн Дарив сумын 90 жилийг ойн огтон цуутай нутаг сутаа гэдэг ийм цуврал нэвтрүүлгүүдийг бас хийж та бүхэнд төлөвлөхөр болоод байгаа юм. За ингэж одоо нэвтрүүлэг бэлдэж хийх бас шалтгаан нь юу вэ гэхээр үнэхээр энэ сум болвол өөрийн одоо сумаасаа төрөн гарсан алдартай гавьяатнуудын хувьд болвол улстай нэлээд жин дарах ийм хэмжээний олон хүмүүс байдаг юм аа. Тэр утгаараа бид энэ цуврал 9 нэвтрүүлгээрээ бас сумаас төрөн гарсан зарим алдартай цуутай хүмүүсээ урьж сум орон нутгийн түүх за мөн одоо улс орны бүтээн байгуулалттай холбоотой болон олон зүйлүүдийн хүрээнд ярилцаж та бүхэнд одоо ярилцлагыг хүргэхээр ингэж одоо бэлтгэж байгаа маа. Ингээд цуутай нутаг сутаа цуврал нэвтрүүлгийн мэн эхний зочноор бид Ховд аймгийн Дарив сумын Дэлгэр багийн уугуул за түүхч цэргийн шинжилгээ ухааны доктор профессор Хайнзангийн Шагдар багшийг урьж оролцуулж байгаа маа. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Баярлалаа. Тэгэхээр хоёлаа юуны өмнө Ховд аймгийн Дарив сумын төрөн гарсан та бага насныхаа тухай тийм ээ. Тэндээс үл яриаг. Та тэнд бас хүүхэд байхдаа тэр суманд өсөж төрж өссөн тийм тэндээс үл яриад орох. За би миний аав хончин хүн байсан. Би одоо хотон дотор төрж хон хариулж өссөн. Гэхдээ минийд нэг бахархал байдгийн. Тэр нэг бол цогт Гэрэл Баатар манай хоёр саагалт байдаг. Тэгээ амбаа хонд явдаг. Тэгэл одоо хүүхдийг хүүхдэхгүй. Яг л үеийн юм шиг яриад байдаг амбаа. Тийм ургамал хөдөөд гардгийн тийм хэрэгтэй байдгийн. За ингээд намаржаа сонгоход л одоо тийм алга өстэй газар сонгодог юм гээл одоо ингээл яриад байдаг. Намайг л одоо хончин болох гэж л бодож байсан юм уу? Угаасаа тийм яриа хүн л дээ. Тэгэд харамсалтай нь Баатарын тэр юмыг би тэр үед нь бүгдийн тэмдэглэл авсан бол би одоо зүгээр Дарив сумын нэвтрийг толбаймаар байна л да. Тэгээд тэгэхгүй хүүхэд насны чинь 5 дугаар 4 дугаарын төгсөөл Ховдор явцсан. Тэгэл яг зуны амралт тараал ирж хариулдаг. Тэгээ хонь саадаг. Одоо хонь саана ихтэй чинь ер нь манай сумаас өөр үдий хонь саадаг газар байсан юм уу да. Одоо бол байхгүй бол шиг боллоо тийм ээ. Тийм л сайхан хөдөлмөр шаардлагын дунд л өссөн л дээ. Олхнууд төмөн энд газар нутгалж исэн. Гэтэл нуус товчоонд дурдсанаар бол одоо үнэхээр Монголын том овгуудын нэг. Тэгтэл тэнд дурдснаас харахаас бол зүүн тийш нутгалж исэн харагдаад байдаг. Одоо хизээ хойно тэр баруун тэр дундаа сутаа уулыг төшиж ингэж одоо амьдрах болов. Таныг би түүхч гэдэг утгаар нь энийг илүү бас тодруулж өгөх байхаа гэж бодож байгаа. За ер нь аливаа ард түмний түүхч нь домгоос эхэлдэг шүү дээ. Ерөөсөө аль ард домгоос эхэлдэг. Тэгээд манай Монгол суудын домогч нь одоо 2000 гаруй жилийн өмнө өсөл Төрөг Монгол хоёр байлдаал тэгэл Нохос хаан гэдэг хоёр залуу гэргийтэйгээ одоо зогтч гараал тэгээд тэр одоо эргүүний өвгөн гэдэг газар очиж хуушаал тэрний дотор одоо олон овг задарсан тэгээд одоо 70 хөөргийг үлдэж уулаан цоолж гарч ирсэн тэр гарч ирсэн дотор олхнууд гэж одоо миний мэдхээр түүхэнд анхаардгийг тэгээд дараа нь нуус товчгоор бол нутгаж ясан газар нь бол одоогийн Дорн таймгийн нутаг байсан байгаа юм одоо бүр хацаа татааруудаа ойр байсан байгаа юм. Тэгээд яагаад та ууланд шийдсэн гэдгийг одоо яг түүхэн баримт олдохгүй байгаа юм л да. Тэгтээ бол миний ойлгож байгаагаар одоо таамаглаж байгаагаар бол Ураанхан олхон хоёр нүүдэл шалтгаан гарсан байх. Улс төрийн шалтгаан гарсан байна юу? Ямар ч байсан Ураанхан бол гарцаагүй ононгийн хэн дээр байсан газар. Боржигд орж ирэхэд тэнд бүр суурьсан байсан ууган одоо овг аймагуд л та. Тэгээд Ураанхан олхонууд хоёрыг ойрдын өмнө аваач тавьсан байна. Тэгэхээр энэ бол Батманг Даяа хааны үед л энэ нүүдэл бий болжээ гэж ингэж. Тэгээд одоо сутай уулын энэ
одоо өмнөд Монголын зарим зохиолдоор сутаа уйлан гэж ярьдаг шүү дээ. Сутаа уйлан гэж. Тэгээд тэнд очиод тэр уулан тухайд олхнууд сутаа нэр өгсөн юм байна. Сутаа уйлан их санагалзаж тийм ээ. Зүгээр Монгол үчгээр бол сутаа гэдэг үг нь цуутай гэдэг үг нь цуутай уйлих гэдэг нь одоо авиас хэлгээд сутаа болсон байж болох уу? Болно гэж бодсон би хэдний хүн биш учраас яг хоо суутай гэж одоо ингэ яриад байна шүү дээ. Одоо ч хүртэл ингэ яриа явдаг. Тэгээ юу н олхон бол олон газар байна л да. Одоо хөвсгөлч байна, одоо энэ дундгууч хаач байна. Тэгвэл яг төвлөрсөн манай одоо сомшиг ийм олхоноор төвлөрсөн газар байна. Тэгэхээр нөгөө зүүн төлөөс яасан нүүдэл ингэж явахдаа замаараа үлдээгээд яваад исэн байж гэж таамаглаж ойлгож үлдэн шүү дээ. Тэгэхээр одоо хондол Галдан бошигтын саяхны асуудал шүү дээ. Галдан бошигтын үйлчинд одоо замдан морин нэцээр хайсан. Тэгэл одоо арангайд байж юу бүхэлдээ сум байж шүү дээ одоо. Баянгор ингээл хаягдсан. Тэгээд нэг тийм нүүдэлчлийн амьдралын тэгж л бүтдэг юм байна л дөө. Олхнууд түмэн бас үеийн үед Монгол төрд бас өөрийнхөө хүчээ өргөж явсан ийм зүйлүүд. Бас эргээд олхнууд хатадын түүхэнд гүйцэтгэсэн үүрэг бас нэлээд байх юм л да. Энэ талаар та бас төгч хөнөөд юу хэлэх вэ? Ер нь одоо Монголын хатад шиг төрд гав байгуулсан тийм одоо түүх их авар шүү дээ. Ойлон ээж Чингис хааныг төрүүлсэн тэр агуу хүн одоо Монголоос төрлөө шүү дээ. Тэгэл одоо өгөөдөө хаан, гуйг хаан, мөнх хаан гэл тэгэл одоо хөвлийн хаан гэл тэгэл одоо Орос Европ байлсан Бат хаан гэл бүгдээрээ л одоо ойлонгийнхын цус шүү дээ. Тэгээ одоо ингээд шинжлэх ухаанаар бол эцэгхийн цус 50% гэдэг юм лээ. Тэр чинь ингээд уламжлал энэ эдхийг эжилсэн их Монгол гүрэн байгуулсан тэр түүх бол хондоо олхонууд түүх тийм учраас хондоо олхонууд төрийн нагас гэж хэлэх зөв шүү дээ. Яа зөв гэж бодсон. Хэний ховлын хааны дэрэг цагаан гайл одоо олхон хүн байсан. Тэгэхэд юуны одоо ерөөсөн миний л мэдхээр олхоны түүхийн сөхөд хэдэн мянган жилийн өмнө тэр олхонд гарч ирлээ гэхэд тэр цагаан гэдэг хүн байдаг. Тэгэхээр тэр цагаан гэдэг нэрийг одоо хүртэл алдаагүй явдаг. Одоо самбуугийн цагаан гэдэг манай хамаатай хүн юунд амьдарч байна. Дарханд амьдарч байна. Миний ахыг багтан цагаан гэдэг байсан. Тэгэхээр сүйдд нь одоо Валдимир Валдимирын чөөжмс болоо явж байна. Ингээд л тэр олхонууд юу цагаан гэдэг нэр өгдөг. Тэгэхээр чинь тэр ховлын хааны зөвлөх байсан байх нь шүү дээ. Ховлын хааны нэг зөвлөх цагаан гэдэг юм бол тэр бол одоо би цагаан гэдэг нэрээр нь олхон хүн байж байгааг ойлгож байгаа юм л да. Одоо ч гэсэн ингээ харахаар одоо орчин цагт ч гэсэн үеийн одоо улс төрийн том зүтгэлтнүүдийн дэргэд бол олхон хүмүүс дандаа хараа алманд зөвлөх энэ бас байж харагдаад байгаа юм л да. Тэр энэ бол бас нэрлэлээ эртний холбоотой таарах нэ. Эртний холбоотой байл таарч байна. Тэр чинь нагас хүн чинь үнэн ч байна шүү дээ. Тэгээ та нэг ярианда нэг ийм зүйл дурдсан байсныг би бас санаж байна л. Хэдэн зуун жил олхнуудаас ураг хатан буулгахын тулд ноёд бас тийшээ зүгэлж хүүдээ бэр авахаар явдаг байсан юм аа гэсэн тийм зүйл. Гэхдээ тэр чинь одоо өөр нууц навчнаар биштэй байж байгаа тийм ээ. Тэгээ одоо манай олхонууд бол одоос боржигдын одоо бэр авдаг газар. Ерөөсөн тэр чинь бүр одоо бичигдээгүй хууль юм уу тэр ёс санчил байсан байхгүй юу. Тэгэхээр олхонууд нууц навчнаар бол цариас ятал гэсэн санаатай гарч байгаа л. Тэгээ царайгаар цайс үлэхгүй шүү дээ. Тийм учраас олхонуудын тэр хүүхнүүд бол тэр одоо хүмүүжлтэй боловсролтой ч гэдэг юм уу одоо сэвэрч гэдэг юм уу тэр чанараараа өөр байсан байхгүй юу. Тийм учраас заавал одоо хондоо дээрвэн манай дунд зууны хаад чинь олхоноос одоо тэргүүн хатан авдаг гэрэлдэг. Тийм л явсаар байгаа л ирсэн юм шиг байна л да. За Даруй сумын 90 жилийн түүх таа болох гэж байна. Тэгээд Даруй гэдэг нэрний тухайд бас их олон янзын тайлбар байт юм л л. Тэр та бас түүхчийн хувьд энэ нэрний учрын талаар юу гэж боддог юм? Гэхдээ бас л домгол явдаг шүү дээ тийм ээ. Даруй гэдэг одоо тийм бөөрөлхүү улс ч гэж ярьдаг тийм ээ. Даруй гэдэг хээр мориноос гарсан ч гэж ярьдаг. Давируулдаг хээр мориноос гарсан ч гэж ярьдаг.
янз янзэл ярьдаг л тэгээд одоо дарвин нуруугаа сайхан нуруу байж байгаа. Тэгээд тэр юутай манай хэрэгсүүртэй бас нэлээд холбоотой байж магадгүй гэж боддог. Тэгэхдээ ер нь бол даривч нь одоо их сайхан нутаг шүү дээ. Тэр нутгийн хувьд их онцгой нутаг. Тэгээд тэнд тэр онцгой нутагт өссөн хүн бол бас нэлээд одоо даврууч гэдэг юм уу, жаахан хөөрөөч гэдэг юм байсан байж магадгүй. Тэгээд одоо ингээд тэр бөөрөлддөг, даривдаг гэдэг нэг жаахан заргасч маяг ч юм уу тийм зан чанарт нь тааруулж өөр омгийн улсууд манайхан төгсөн дээрээ байж магадгүй л гэж одоо дотроо бодож явдаг юм шиг. Тэгэхээр дарив сумаас олон алдартнууд төрсэн байдаг гэдэг төр бид бас яриандаа дурдсан. Тэгээд зөв нэг сумаас ийм их олон хүн төрж гарч байгаа нь бас газар нутгийн ч юм уу тийм ээ. Тэр улс орны тэр газар орны хүмүүсийн соёл уламжлал тэр үр хөвгтөө сургах хүмүүжүүлэх зарчим юмнуудаас холбоотой байж болох уу? Ер нь холбоотой юу? Ер нь би холбоотой л гэж боддог юм шүү дээ. Одоо Алтайн тэмээ бол хар. Яг Алтайн хар улс ч байдаг тийм үү? Хар. Шарган говийн тэмээ бол шаргал ил шиг шар байдаг. Тийм үү? Тэгэхээр чинь бид нар байгалийн бүтээгдэхүүн. Тийм ээ. Тэгэхээр одоо сутаан тэр олон алартнууд бол ерөөсөө л сутаавал кокургол тэр хоёрын бүтээгдэхүүн гэж боддоо шүү дээ. Өнгө цас. Тэр дөрвөн удирлын одоо сайхан нутаг ба штэ. Манай чинь Алтай бол Алтай байна, Хангаа бол Хангаа байна, Говь бол Говь байна, тийм үү? Тал бол Тал байна. Тийм сайхан нутаг. Тэгээд тэр нэг жижигхэн гэсэн одоо нэг нууртай штэ манайхан. Тэр нуурын хөвөнөөс хичнээн олон алдарсан төрж байна. Тэгэхээр ерөөсөө тэр одоо би байгалийн шинэ тухайны хүн бол шиндэгэ хэмээл л байгаа юм л да. Магадгүй үзэгчид бид тэр ярилцлага хараад гайхчихж магадгүй. Зарим хүмүүс бас бодож яж магадгүй. Зүгээр одоо жалга давны юм арилаа ч юм уу тийм ээ. Эсвэл хитрхи одоо сунжрууллаа бүхлөтнийг сумаар дагнсан нэвтрүүлэг энэ төр хийгээд бид зүгээр энд нэг зүйлийг л онцолж бас үзэгчдэд олон нийтэд хүрэхийг зорж байгаа. Тэрний юу юм бэ гэхээр ямар нэг газар орон нутгаас олон эрдэмтэд төрөн гарсан үнэхээр суу алдар нь улс орон даяар төгж байгаа энэ үйл явдал бол зүгээр санамсаргүй хэрэг бол биш бахаа. Тийм учраас энийгээ бид бас нураг удмынхаа энэ зүйлийг тэр хүмүүсийн хөдөлмөрч тэр чанарыг тэр бүтээлч чанарыг бас олон нийтэд хүргэх сурталчлан таниулах ийм байх нь бас зүйтэй болов. Тэгээд энэ нь бас 90 жилийн түүхт сум 90 жилийн болж байгаа учраас бид энийгээр одоо давхардуулж энэ мэдээлүүдийг хүргэе гэж бодчих. Таныг би цэргийн түүхч гэдгээр сайн мэднэ. Таны номнуудыг бас уншсан. Үнэхээр сонирхолтой зүйлүүд. Одоо хоёулаа яриагаа тийш шилжүүлэе гэж бодож байна. Монголчууд Монгол цэрэг тэр цөөн тоотой хэрнээ дэлхийн том улс гүрнүүдийн цэргийг байлдан дагуулж ирсэн. Энэ явдал бол та холбож тэр цэргийн техник арга барил тэр зүйлүүдээс сонирхолтой зүйлүүд хөрөх байх л. Товч гол санаануудыг нийлүүл юу байх вэ? Энэ бол манай монголчуудын нүүдж амьдралтай холбоотой юм гэж боддог юм. Одоо энэ хотцсон орнууд бол одоо морь байхгүй тийм үү? Нэг сайн бол нэг ээлжихтэй. Тэгэхэд Монгол морь гэдэг бол одооны хаар бодох юм бол тааг юм одоо айгүй бол одоо нисдэг тэрэг. Тэгээ санс шиг богон шүү дээ. Ерөөсөө огт санамсаргүй байхад нь паргал бодог байхгүй юу? Монгол цэрэг хоёр. Тэгээд Монгол хүмүүний онцлог байна. Тэр нь бол одоо хондоо энэ дөрвөн үлрэлтэй. Тэр 40 градусын халуунд тоожид явдаг. Тэр 40-50 градусын хөвгтөнд жил тоожид явдаг. Огт ажрахгүй. Энэ бол манай одоо энэ их дэлхийн маань Монгол орн маань бидэнд өгсөн одоо буян гişиг. Тэгээд одоо Монгол хүний тэр өсч тойрнсон тэр газар ширээ эрхэлдэг хөдөлмөр тэр нь одоо хондоо байлдааны өндөр чадварыг өгсөн. Хүн морь хоёр. Энэ л одоо гайхамшиг хамгийн гол гайхамшиг байсан. Тэгээд
дээр нь бол нэмж хэлэхэд одоо ном сумыг дурсахгүй болохгүй. Монголын ном сумыг одоо тэр үе шиг хол тусгалтай байдгийн чадвартай ном сум тэр үед дунд байсангүй. Тэрийг бол Японы тэр үед монголчуудад дайчсан нөхдөж бичээд үлдээсэн байна. Европын Монголд дайчсан нөхдөж бичээд үлдээсэн. Монголын сум тусаад байдаг. Бидний сум хүрдэг. Гадар дунд нь манаад байдаг гэдэг бичээд үлдээсэн баримт байна. Цэргийн төвчийн хувьд бас дараагийн асуулт гарах бах гэж бодож байгаа. Тэрний юу гэхээр үнэхээр энэ Чингис хааны байлдан дагуулвал Чингис судлалын тэр цэргийн төвх судалж байгаа явц чинь бусад улс орны эрдэмтдтэй та бас хэрэг ойр ажиллаж байна уу тийм ээ. За дээр нь үнэхээр цэргийн түүхээс онцлоод хэлмээр гол одоо арга техник юмнууд юу хийсэн бэ? Тэр одоо нууц биш бол тийм ээ. Тухайн үедээ бидний тэр амжилттай холбоотой, өвд эцсийн амжилттай холбоотой тийм зүйл. Ерөөсөн яг хавта цэргийн урлагийн түүхийг чинь одоо хэдэн мянган жилийн түүхтэй л дээ. Тэгвэл тэнд монголчуудын оруулсан хог нэмэр байна. Тэр нь юу гэхээрээс зөвхөн одоо ингээд аян замд ингээд гарахад л ухаанда дооцох нь 3 замаар гардаг. Яагаад гэвэл тэр бол одоо нэг дор аюул орохгүй нь шүү дээ. Нэг нь орж яхад нөгөөдгөө мэдээ аваад нөгөө тийшээ очиж одоо туслах жишээтэй. Нөгөө талаараа тэр 3 замаар ингээд орхлоор чинь дайсан нэг газар төвлөрч чадахгүй сарнаа да. Гэх мэт чинь ингээд ухаанда цэргийн тэр урлагийн асар их олон зүйлсийг монголчууд өгчлээ. Одоо ухаанда тэр 3 замаар ордог чинь саяхан хүртэл одоо социализм үед чинь батлан одоо 3 юунаас ороод одоо салбар 3 сараас хүртэн 3 ороод нийлээд нэг батлан болно гэдэг бүр ингээд автоматик юунд суудсан байхгүй юу Европын цэргийн урлагт тэр 3 асар их хүчтэй байсан байхгүй юу. Тэр 3 нь юу гэхлээрээс монголч нэг нь жадтай, нэг нь сэлэмтэй, нэг нь номсонтой байдаг байхгүй юу. Тэр 3 зэвсэгтэй 3 хүн нийлж байлтана. Тэр 3 зэвсгийнхэн одоо чадвараар тэгээд хамт байлтана. Тэгэхээр чинь тэр мичнингийн одоо хүртэл одоо ингээд дэлхийн тэргийн урлагт манай Монголын юм сууцсан явж байдаг. Төргөн байрлах хүсгээд Америкийн нэгдсэн улс гаргалаа. Тэр чинь бүр дунд Чингис хааны хэрэгжилж яасан л арга шүү дээ. Тэнд байж агаад тэгэл одоо команд авахтал очих. Та нийт цэргийн төвийг хэдэн жил судалж байна уу? За сүүлийн үеийн бүтээлүүдээс бас юу ямар бүтээлүүд гарах уу? Энэ талаараа бас манай зүгт хэлвэл. Би ч одоо Чингис хааныг судалдаг хүн л дээ. Тэгээд одоо тэнд маш одоо сансраг орсон. Хойно Ленин нэрмжит Сэрэг улс төрийн сурч яхад нэг манайх германчууд манайх нэг болгар 3 бүлэг болж семинар хийдэг байсан. Тэгээд тэрэн дээр би үндсэн ихтгэл тавих хэрэгтэй байсан. Тэгсэн чинь энэ Улаанбаатар хотоос хүмүүс очиод тэдэнд үйлчилж дахиад огт бэлдээх. Тэгээ яасан гэхээр би одоо сургууль очих замдаа метрон дотор зохиогоод тэгээд уншлаа л да. Тэгээ одоо цаас хараад чэжээр уншиж байгаа. Өө Чингис хаан байх. Дандрбаатар ингэж хэлэхтэй. Монгол улсын баатар Дандар ингэж хэлэхтэй. Монгол улсын баатар Гонгор ингэж хэлэхтэй л чэжээр зохиогоод устсан. Тэгээ завтарлаар ирсэн чинь заа баларсан да гэсэн багш дуудаж байна. Би одоо олон жил багшилсан. Тэгтээ ухаандан Калинин, Ленин, Маркс л гэж ярихаас биш. Энэ өөрийнхөө одоо алдартай улсуудын хэлсэг хэлж байгааг би огт сонссонгүй. Би чамаа сонслоо. Чамд баяр хүргэе гэж байна. За тэгээд танах ч нэг алдартай улс шүү дээ. Чингис хаан ч байна. Энэ манай номын Чингис хааны тухай 4 цагийн лекц байгаа шүү. 50-аад онд уншиж байгаа. Тэгээд монголчууд нэг жоохон болохгүй байна гэд уншихаа болцсон. Тэрийг олж уншаарай гэсэн.
тэгэл тэрийг олж уушгийн төлөв яваал тэгэл тэрэнд бүтэхгүй болвол чинь одоо үнсгэр үзэл гаргах гэж байна Монгол оюутан гээд өгөхгүй. Тэгээд тэр өгөхгүй юм чинь улам Азгаа хөдөлгөөл тэгэл Орсын хүн л дээ. Одоо яг хөө зүгээр нэг 30-аад ном бичсэн юм байна лээ. Нэг 30-аад ном хамтарч зохиосон юм байна лээ. Одоо хамгийн сүүлд Сүбэдэ Баатарын тухай ном бичээд дуслаа. Сүбэдэ Баатар бол дэлхийд байхгүй жанжин. Хэнч үүсэхгүй одоо хэнч одоо Сүбэдэ Баатарыг Сүбэдэ Баатар бол энэ 3 үеэр зүтгэдэг чинь 3 үеэр зүтгэдэг Сүбэдэ Баатарын хүн ураанхтай одоо энэ төвд хятад Оросыг дайлсан жанжин. Тэрний хүн ачуу гэж жанжин байна. Хятадыг зөвлөд болгосон жанжин. Тэгээ одоо 60 сая хүнтэй хятадыг л одоо дуусгасан жанжин байхгүй. Тэгээд энэ 3-ын тухай ном хийгээд дууссан. Манай ураанхай ч өчигд манай хавд л ба штэ. Тэгээ түрүүний чинь нэг дурдсан тийм ээ. Тэгээд олхонуудын хамтал тэнд л одоо цөллөгч юм уу эсвэл одоо хамаг гатан л очсон улсууд. Тэгээ тэрнийхэн тухай ном бич дуусаа жоохон сэтгэл сайхан таатай байна. Одоо манай ураанхайчууд 3 метр хүлээж авах л гэж бодчих. Таны ярьсан шинэ ном Сүбэдэ Баатарын тухай тэр байлдан дагуулх урлагийн талаарх ном маань хэвлэмээс хизээ гарч уншигчнаа гардаг авч байгаа. За энэ 6 сарын сүүлээр хэвлээл 7 сарын 1 навцаад гарах чиглэсэн бодлоо. Ярийн дунд бас гарсан олхнууд гэдэг үгээ хоёулаа тайлбар энэ үзэгчтэй өглөө явсан мөн олгонууд гэдэг олон янзаар ярьж байна. Энэ үгний тайлбарын талаар бас юу байдаг вэ? Одоо намайг бага байхад бол манай нутгийн өвгөд бол олгонууд гэж ярьдаг байсан. Олгонууд гэж ярьдаг байсан. Тэгээд одоо бичгийн зохиолоор үтгэхээр нуус төвчөндөр одоо дамжин сүрэнгээр дагахаас өөр аргагүй гэж боддоо штэ. Дамжин сүрэнгээ бол хээгэр тэгээд нэг уутал олхон нуд гэдэг ингээд бичсэн байдгийг. Тэгээд тэрийн л одоо хэд бичгийн хүн биш вэ? Дамжин сүрэнгээ дагахаас гэж боддоо штэ. Тарвчуудын түүхийн талаар ингээд ярьж байхад бас сонирхолтой зүйлүүд ажиглагдчихлаа. Тэр дундаа хуучин социалист нийгмийн үед бол таньдаггүй хүн бараг байхгүй. Цогтгорл амбаа гэдэг хүн. Та тэгээд түрүү яриан дундаа амбаата бас ойр сахалт байсан талаар дурдлаа л да. Зүгээр амбаагийн тэр мал арга ухаа бас хүмүүст тэрийг хүргэжсэн тэр олон газар явсан байдаг юм билээ л дээ. Тэр талаар танд содон тэг дуулж исэн юмнууд юу гэдэг юм бол? Ямарваа юмд ухшил гэж байна. Хүн дөгшил байна. Адуун дөгшил байна гэдэг бүр одоо наадмаас харддаг боллоо шүү дээ. Гарцаагүй ухшил бүр яах чаргагүй. Тэгэхээр манай амбаа бол өөрөө ухшилтай хүн. Тэгээ ноёны зээ хүн шүү дээ. Зээ хүн. Тэгээд бас нэг оныгоо шиг байт юм л да амбааг одоо ингээд засагдараа болно гэж ноёны ухшил учраас. Ноён ч гэсэн хэлсэн юм гэдэг. Энэ зээгээр л одоо олон жил бол гэж. Тэгээ нэг хүн дээр байсан чинь энэ хүн чинь засагдар болохгүй юм байна. Нэг мэрэгэн хүн. Нүдэнд нь хонь, сэтгэлд нь хонь, хотонд нь хонь байна гэж өөр юм байхгүй болохгүй гэсэн юм лээ. Тэгээ болоогүй л дээ. Тэгээд амбаагийн тэр хонь өгөхлөөр ядам гэдэг хүний хонь юм лээ. Ядам гэдэг хүний нэг 500 хонь явсан. Тэгээд хэвчүүлээ 518 жил хорог боожулж л. Одоо тэр илүү хорог боожулж юм байна гэдэг үзүүлж тэгж явж байгаа амбаа Баатар болсон. Тэгэхээр дараа нь ягаад тийм 8 хөдөлмөрийн Баатартай үйл анхны хончин тийм ээ. 7 хөдөлмөрийн Баатартай тийм. Тэгээд тэр чин тэр хоньны өгшил байна. Тэгээд тэрийг чинь мэдчихээд даваа дарга ишээ зоо техникч хоёр 90 сутаан цагаан хонь гэж гаргая. Үйлдвэр гэж гаргая. Гэж л одоо ихэлсэн өгшилтэй, гээврийн өгшилтэй ийм сайхан сутаан цагаан хоньод одоо бид нэр л авч явах хэрэгтэй юм. Би бас энэ цовруул 9 нэвтрүүлгүүдийнхаа дунд бас Сутай амгийн хоньоор дагнсан нэвтрүүлгийг бас бэлдэж байгаа юм. Тэгээд яг энэ дээр бол одоо таны сая нэр дурсан ишээ бол одоо нас өндөр байна. Бид бас урьж байгаа. Тэгээд бас ярьж энэ талаар бас нарийн зөвлөдөө бас ярих хаа гэдэг. Хүмүүс бол Сутай амгийн хонь гэж их давжаа юм байна гэж энэ төр хэлсэн ярьсан байдаг юм билээ. Бүр Сүхбаатарын том хонь яаж үүсэх. Гэхдээ тэр махны амт чанар гэл ингээл яриул нас ингээл яриул бас олон зүйл ярих юм билээ л дээ тэр үе юм бол. Тэсвэр. Би Сутай цагаан хоньны гол чанар нь юу гэхээр тэсвэр.
хэн чинь хөрвийн аргаар боожунд гэдэг онлайн зохицол ам гаргасан шүү дээ. Хөрвийн аргаар. Өөрөөсөө хашаа хэрэггүй өдөө удаа байна гэж. Гэхдээ тэр төрөөс миний ярьдаг Монгол хүн ягаад хаанч байдалч нэг шиг дөрвөн улирлын дөрвөн сайхан нутагтай. Тэр нутагт сарзааны шинчин нар нэг байхгүй юу? Таан байж байна. Мах яаж амтгүй байх юм? За тэгэхээр бидний шийдвэрч ярилцах цаг маань өндөрлөгт хийж хандаж байна. Тэгээд Ховд аймгийн Даруй сумын 90 жилийн энэ 107 сарын 19-20-нд одоо бас сум дээр болох юм билээ. Тэгээд таныг бас сумынхаа гад хөрөлцөө очоорой гэж ингээд бас урах байна. Баярлалаа. Одоо мөн одоо телевиз үзэж байгаа Ховд аймгийн Даруй сумын уугуул алхнууд хүмүүс та бүхнийг одоо Ховд аймгийн Даруй сумын 90 жилийн хойд бас энэ эх сарын 7 сарын 19-20-нд болох хойд хөрөлцөө очоорой гэж бас хэлэх байна. Ингээд манай урилгыг хүлээж авч хөрөлцөөсөн танд талархсан илэрхийлье. Баярлалаа. Тань ч гэсэн одоо оон бэлтгэд ажилдаа амжилт гарахыг хүсье. Хамгийн гол нь одоо бүтээн байгуулалт гэдэг юмар л одоо баяраа тэмдэглэх хэрэгтэй шүү дээ бид нэр. Тэгэхээр бид сум орон нутагтай холбоотой байгаа илүү баяр ёслохээс илүү сум орон нутагт үлдэстэй тийм зүйлүүдийг хийж хэрэгжүүлэхийг Ховд Улаанбаатар хот нутгийн зөвлөл болон сум орон нутгийн удирдлагууд хамтарч бас ажиллаж байгаа. Яг таны ярьж байгаа ийм зүйлүүд бид бас илүү анхаарч байгаа. Баярлалаа. За баярлалаа үзэгчдээ дараагийн нэвтрүүлэг хүртэл түр баярлалаа.